талаар бас бүгдээр өнөөдөр бас дахин нэг хараад бас өшөө илүү бас дэлгэрүүлж ойлгох гэж үзье. Есүс эзний хэлсэн нэг үг байна. Сургаал байна. Тэн дээр юу гэж хэлсэн гэхээр Матай 6 дугаар бүлгийн 22-оос 23 дээр нүд бол биеийн дэнлүү юм агс. Нүд чинь саруулаваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно гэсэн. Хэрвээ доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй бол ямар их юм бэ гэсэн байна. За энд харах юм бол нүд бол биеийн дэнлүү гэж хэлсэн. За тэгвэл одоо амьдрал чинь гэрэл гэгээтэй ингээ сайхан цэвэр бай гэж хүсчээвэл нүд чинь юу харж байгаагаас шалтгаалж байна гэж энийг хэлсэн гэж бид нар ойлгож байна. Матай 6 дугаар бүлгийн 22-оос 23-ыг уншсан тийм ээ. За тэгээ энэ дээр нүд бол биеийн дэнлүү мөн. Тэ биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруулаваас бүтэн бие чинь гэрэлтэй байна гэсэн. Тэ харин нүд чинь ёрын муу байхаваас бүтэн бие чинь харанхуй байна. Хэрвээ энэ доторх гэрэл чинь унтарсан тэ харанхуй байх юм бол тэрхүү харанхуй нь ямар их юм бэ гэж ингэж хэлсэн. За нэг удаа бүр дээхэн үед ер нь бол бид нар Монголд байж хахад баг бахад нэг үе тог тасардаг байсан шүү дээ. Одоо ч тог тасардаг хിവэрэл л дээ. Гэхдээ заримдаа бас ингээд нэг хит хоногоор алга болчдөг гэсэн тийм ямар нэгэн юм уу болол. Тэгээ ер нь сүүлдээ бол ер нь нөгөө харанхуудаа ингээд яваад амьдраад барыг сурцсан байдаг те нөгөө. Тэгээд ингээд за нэг тэдэн цагт шууд унтан тэхгүй бол харанхуй болчихж байгаа чи юу ч хийхгүй. За ингээд нэг тиймэрхүү юмдаа хүн чайг амархан ингээд дасдаг. За тэгсэн нэг өдөр бид нар сав санаандгүй байж исэн. Манайх чинь гэртээ ингээд өсөөлөө амьдардаг гэсэн үе. Хоёр өрөө байранд чинь бас ингээд хөөрхөн мөргөлчихгүй шиг явна шүү дээ. Тэгээд дүүнэрийг бас загнана. Бити гүүгээд юм мөргөж унаад вэ. Нэг газараа сууж яагаад. За тэгсэн нэг өдөр ингээд бүгдээрээ ингээд нэг юм нэг чимээг өгөн өөр өөрсдийнхөө нэг сууж байгаа газараа юм хийгээ суудсан чи гэрэл ирэхгүй юу. Тэгсэн чинь бүгдээр ингээд яг юу хийхээ мэдхээ байцсан байсан шүү дээ. Юу хийдэг үлээ гэрэлтэд. Тэгсэн чи ингээд нэг газар сайгүй айгүйх хогтой байх шиг байна. Юм хүмд айгүй замбраагүй байгааг харж гэлсэн. За тэгсэн чинь гэрийн хэрүүлэх хэлж байгаас маргааш нь. Ямар хэрүүлэх хэлсэн гэхээр тэр ч юм цэвэрлээгүй, энэ ч юм эмхлээгүй гэдэг юм гарч ирлээ. За гэрэлд бид нар юу харж болдгоо гэхээр хаана одоо мохор эмх замбраагүй байна. Тэрийг бид нар харж бодлоо гэсэн. Тэ хаана илүү бас юм таашаахаар зүйл байна гэдэг гэрэлд бид нар хардаг. Түүнээс харанхуй суучаад хөө энэ гүмэн сайхан кино шүүгээ суудаг юм гэж байхгүй тий. Тэн чинь гэрэл байхгүй ч бас тэр бидний таашаадаг зүйлийг бид нар үзэх боломж байхгүй. Нүд бол одоо бидний дэнлүү юм а гэж Библиэд тодорхойлсон байгаа. Маш сонирхолтой байгааз. Тэгэхээр өнөөдөр бид нар аль нэг юмыг нэг аль өнцгөр ямар байдалтай ямар хандлагатайгаар харж байгаа шалтгаалж бид нар хүлээж авдаг. За одоо ингээд нөгөө улс төрийн нэг үндсэндээ нэг хоёр хүчин байгаад байна шүү дээ. Нэг нь ардчилсан, нэг нь одоо юу. Тэгээ дундуур нь чихэж орж ирэх гэж байгаа нэг үзэл болохоор либерал үзэл байх жишээ нэ ч юм уу те. Тэгэл бүр дахиад нэг өөр нам нэмж гарч ирвэл эдний аль нь ч биш зөвхөн бид нар гэдэг юм нам гарч ирэх ч юм уу те. Тэгэхээр юмыг нэг өөр өнцгөр хараад өөрсдийнхоороо тайлбарлаад тэгээд тэр харж байгаа хараагаа хин нэгэнд ингэж одоо өмсүүлж харуулах гэж тэгээд хин нэгнийг одоо ятгаж байгаа л яг тийм хүчин бол нам байгаа даа. За одоо нам энэ улс төрийн одоо энэ үзэл санааныг энэ хараа болвол тэгэхээр хэрвээ явцуурвал ертөнцийг тэр чигээр муухайгаар харна. Бүх юм болохгүй байна л гэдэг тийм ээ. А хэрвээ энэ зөв байвал хүмүүсийг бүгдийг яг зөв эрүүл нийгэм тогтооход хүмүүсийг жинхэнэ урайлж чадна. Гэтэл сонирхолтой нь бүгд адилхан яг нэг төрлийн асуудалтай, гэмн нүгэлтэй асуудалтай. Бүгдээрээ нүгэлтэй хүмүүс учраас тодорхой хэмжээ бүгд л дор бүрнээ алдаа одоо хунартай алив нэг зүйлийг харж байгаа, барьж байгаа одоо тэр хэлж байгаа, ярьж байгаа дээр алдаа гаргана. Тэн дотор нь шунал явна, бас тэ шүүмж явна, гомдол явна, тийм ээ, уур бухимдал явна, бас худал хуурмагч гэсэн тэн дотор нь явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дэлхий дээр хүмүүс бидний өөрсдийнхөө зүгээс алив нэгмийг хардаг тэр хараа болгон зөв гэж бид нар ойлгож болохгүй. Тийм учраас ялангуяа тийм ээ одоо Христэд итгэл юм. Библийн дагуух ойлголтоор бол Бурхан биднийг харж байгаа юу гэж хин гэж харж байгаа бол маш чухал байгаа шүү дээ. Түүнээс энэ нэх одоо бид нар өөрсдөө Бурханыг хин гэж харж байгаа тийм айхтар чухал биш байгаа.
Тэгэхээр энийг бид нар сайн ойлгодгүй учраас бид нар маш их тэмцэлддэг. Тэгээд энэ бурхан байхгүй те одоо бурхан зөв буруу гал ингээл байдаг те одоо. Тэгээд түрүүхэн эхнэртэйгээ би гэр бүлийнхаа хоёртоо бас машин дотор явж байхдаа нөгөө өнгөрсөн зууны хамгийн алдартай одоо номлогч маш олон жил бастай сайн мэдээний үйлчлэсэн Билли Грэхэм тухай ярьсан байгаа. Тэгээд 1918 оны 11 сард төрсэн хүн 2018 оны 2 сард нас барсан байгаа байхгүй. Тэгээ бараг 100 нас хүрэх шахажсан. Тэгээд бид нар юуны тухай ярьсан гэхээр саяхан одоо 9 сарын 11 болж өнгөрөөд нөгөө террористуудын халдлагаас хойш ингээд бүхэл бүтэн 24 жил өнгөрлөө гэд. Тэгээ нэг айхтар тийм сүр дулаантай ч болж өнгөрсөнгүү дээ. Тэр хажуугаар нь бас нөгөө залуу буудуулчихсан тийм ээ. Тэгэл янз бүрийн хэрэг ингээ мантцсан ингээ жоох энэ тэнд юм үүмэн гарцсан байдалтай юм өнгөрсөн баг. Тэгээд 2001 онд тэр халдлагын дараахан Билли Грэхэм одоо бүх одоо Америкчуудад хандаж тийм номлол хийжсэн. Тэгээд бүх юм бурхны цаг байдаг гэдэгт уриалсан тийм номлол хийжсэн. Тэгээд тэр үедээ хэдэн настай байсан бол та гэдгсэн чинь нэг ойролцоогоор нэг 83 орчим настай байсан юм шиг байна лээ. Тэгээд одоо ингээд бодохоор бараг 100 хүрч нассан. Тэгсэн манай нөгөө баг хүү тэгнэ бараг 100 нассан гэдэг чи одоо энэ хүн бурхан маш их сайн үйлчилсэн учраас бурхан түүнийг урт наслуулсан болоо гэх. Яг хөө Библиэлд хуучин гэрэн дээр тийм нэг хэсэг үг байна тийм ээ. Нөгөө талаар ингээд бид нар бурханы өмнө сайн байгаалаа бол бид нар урт наслана гэсэн үг ерөөсөө биш ээ. Гэхдээ Библиэлд бас хэлсэн үг байгаа тийм ээ. Та нар бурхан эзэн бурхандаа найд. Тэгээ түүний үгээр амьдр, түүний үг хуулийг нь сахин биелүүл чи урт наслах болно гэж бичсэн байна. За тэгэхээр одоо 50 сайхан тэр үнэхээр эрүүлийн хүчтэй одоо энэ дэлхий дээр байгаа хамгийн сайн сайхан гэсэн болгоныг л хүмүүс одоо бурханы үг хуулийг нь сайн сахиад байвал би урт наслаад өөрийнхөө амьдралыг уртсгаж болох юм байна гэж боддог. Харин Есүсийн номлол дотор үгүй. Тэр та нарыг бурханы үг рүү шимтүүлэх гэж бурханы хэлсэн үг байна. Зарим хүн үнэхээр урт наслсан үнэн. Зарим хүмүүс бол бурханы цагаар эрт явсан гэдгийг та нар мэдж байгаа гэж. Сүүлийн 7 хоногт би Каян Абель хоёрын тухай ярьсан. Нөгөө муу юм хийсэн Каян нь урт наслсан байгаа шүү дээ. Урт наслаад бүр хаавсан тэр нөгөө Новогийн үерийн үе хүртэл амьдэрсэн юм уу? Тэрнээс өмнөх нь асуурсан юм уу? Ямар ч байсан маш олон жил амьдэрсэн. Харин Абель залуугаараа насурсан. Тэгээ энэ дэлхий дээр бидний одоо нэг янзаар аливаа юмыг тайлбарлах гэж харахдаг тэр орлого маань дандаа биднийг мухардл руу аваачна. Хүний амьдрал нэг ийм л байх ёстой гэдэг нэг юм өөрсөндөө тавьчих гээд. Энэ тийм ерөөсөө биш гэдгийг Библи хэлж байгаа. Харин бидний нүд яавал саруулах юм. Бидний нүд яавал гэрэлтэй байх юм. Тэ? Биеийн дэнлүү маань яавал ер нь гэрэл гэгээтэй байх. Энэ дэлхий дээр гэрэл гэгээтэй гэхээр юм ер нь юу байна вэ? За хүмүүс хайрыг гэдэг. Яг бид нар нэг энэ дэлхийд хайрладаг л да. Харин яаж явж байгаа бид нар ингээд өөрийгөө ч бүрэн хайрлаж чаддгүй бусдыг хайрлна гэдэг энэ чанар ер нь хаанаас гарч ирсэн бол? Тэ? Энэ ер нь хаанаас бид нар сурсан бол? Энийг бид нар хаанаас ер нь өвлөж авсан бол? Яагаад бид нар хин нэгний төлөө хайртай хүмүүсийн төлөө амийг хүртэл өгөхдөө бэлэн энэ чанар энэ хаанаас ирсэн бол? Тэгээ Библийн дагуу харах юм бол энэ бидний хайрладаг бурханаас улбаатай байдаг маа гэдгийг харж байгаа. Бид нар гэрэл харанхууг энэ зүгээр өөрсдийн энэ нүдээрээ бид нар яаж ялгаж чадах уу гэхээр гэрэлтэй өдөр шөнө хоёроор л ялгаж байгаа. Тэгвэл энэ ертөнцийн өдрийн амьдралыг маань гэрэлтүүлж байгаа зүйл нь юу гэхээр нар байгаад байгаа. Нар өөрөө гэрэлтэй учраас бид нар түүний гэрэлтэнд бид нар өдрийн ажил амьдралаа амжуулж байна гэсэн. Тэгвэл ямар нэгэн гэрэл байж аж гэрэлтэй зүйлээс л гэрэл тусч яана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө бодвол яаж ч болсон биднээс гэрэл цацрдаггүй гэдэг ойлгомжтой. Тэгвэл Есүс яагаад энэ бидний нүдийг одоо биеийн дэнлүү гэж хэлсэн юм болоо. Тэгвэл нүд чинь юу харж байна? Тэр чинь чиний зүрх сэтгэлийг дүүргэнэ гэсэн санаагаар хэлсэн байсан гэсэн. Тэгвэл бидний нүд нь гэрлийг харж явбал гэрэлтэй амьдралыг харж явбал тийм ээ? Орчин ертөнцийн тэр хорвоогийн гэрэл болсон Есүсийг харж явбал таны зүрх сэтгэл амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн байна гэсэн.
Иохны 8:12 дээр би бол хорвоогийн гэрэл, намайг дагдаг хүн огтхон ч харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж хэлсэн ба. Тэгвэл Есүсийг хардаг, Есүсийг дагдаг. Тэгээ Есүсийн одоо тэр хайрыг нь хардаг, зүрх сэтгэлийг нь хардаг, түүний үгийг анхаардаг. Тэр нэгний нүд гэрэлтэй байх болно. Өөрөөр хэлбэл биеийн тэр чигээр гэрэлтэй байх болно гэж хэлсэн ба. Нүд ёрын муу байх юм бол тэ ёрын муу байх юм бол биеийн тэр чигтээ харанхуй байна гэж хэлсэн. Тэгвэл нүд ингээд зүв зүгээр байж байгаа л муу болчдоггүй. Ямар нэгэн зүйл шалтгаалдаг. Тэгвэл энэ ёрын муу боллоо энэ тэ одоо биеинд инлүү болсон нүд чинь бузартна, муухай болно, харанхуй болно, бүр гэрэлгүй болно гэдэг чинь энэ гаднаас шалтгаантай зүйлийг хэлж байгаа. Энэ зүгээр өвдөх тухай бас яриагүй. Зөв зүйлээ харж чадахгүй, зөв чигтээ харж чадахгүй байгаа тухай л ярьж байгаа гэсэн үг. Хүүхд одоо амьдралын нэг ихэнх үе дээрээ нэг зүг чигээ олохгүйс нэг буу юм болдог тийм ээ. Тэгээ заримдаа бол нэг тийм юм байдаг шүү дээ. Ингээд хальт гიშгээ тэр чигээрээ явцсан хүн гэж тийм. Тэрээс тэр хүний хараа үнэхээр зөв зүйл дээрээ тогтохгүй байна гэсэн үг. Тэгээ хамгийн сонирхолтой нь бид нар сайн муу зүйлийг харж байгаач зөв зүйлийг харж байгаач муу юмыг хийх хүсэл энэ дотор маань байгаад байдаг. Тэгэхээр энэ нүдний тухай зөвхөн яриаггүй гэсэн. Энэ дотор байгаа хандлагын тухай, хүслийн тухай, тэ шунлын тухай ярьж байгаа. Тэгээ бид нар дотороо шуналтай байгаад гадна талдаа бид нар хичнээн зөв зүйлийг харах гэж ингэж хичээсэн ч дотор хүн маань өөрчлөгдөхгүй болоод амьдрал маань тэр чигээр харанхуй болно гэж хэлж байгаа. Нүд саруул байх гэж юу ярьж байгаа. Түрүүхэн нэг цагийн өмнө миний нүд рүү ялаа орчоод би нүдээ нухацсан зогсчихсан. Над руу хичнээнгүй өрөвдөж харваа. Би нэг хүүхдийн хөлөн бүгүтсэн шин баг ялаатай газар очицсан шүү дээ. Нүд рүү орсон нухаал зогсоод хүн болгон нүд рүү чи юм орсон. Нүд рүү чи юм орсон мэл гэдэг. Нүд торх тийм халахлах юмгүй альваг тод харах гэдэг нь тийм ээ одоо зөв ойлгоход зүг чигээ зөв олоход тустай баг. Хоёр нүд рүү маань ялаа орчвол би хүүхдээ хаана байгааг ч олохгүй. Тэгээ буцаад одоо бид хоёрыг ирж авах эхнэрийг ээж олохгүй. Тэгээ хаа нэрээ зогсно энэ бид нар олохгүй. Хаашаа яваад байгаа олохгүй. Өдөр шөнөгийг бид нар ялахгүй болгохтой адилхан. Тэгээ энд хэлэхдээ нүд чинь саруулайвал бүтэн бие чинь гэрэлтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нүдэрээ харж ижил бид нар гэрэлтэй өдөр гарч ирээд ямар сайхан юм бэ гэж харж штэ тий. Тэгвэл Библи хэлэхдээ эзнийхээ сайн сайхныг хар гэж хэлсэн байдаг. Эзнийхээ сайн сайхныг хар. Түүний сайн гэдгийг нь бүр амсаж үз гэж хэлсэн ба. Таашаах тухай ярьсан ба. Тэгэхээр бид нар одоо Бурхан бидэнд алив нэг сайн сайхан зүйлийг хийж өгөөсөө гэж хүсдэг хэдээч бас түүний тэр сайн сайхан зан чанар тэр хайр түүний бүр ингээд бүр сайн тэр үнэхээр сайн Бурхан байна. Намайг үнэхээр хайрлалт юм байна. Тэр хүмүүсийн төлөө гэдэг юм байна. Тэр өөрөө ингээд хэрхэн ариун байдаг. Тэр өөрөө хэрхэн цэвэр байдаг. Тэр өөрөө хэрхэн хүчтэй, ухаантай тэр болгоныг ингэж хараад таашаахыг ярьж байна гэсэн үг байхгүй. Хэрэв бид эзний энэ сайн сайхныг харж таашааж эхлэх юм бол бидний амьдрал гэрэл гэгээтэй болно гэсэн. За би нэг жишээ яриа. За одоо би ингээд өөр дөөрөө л ярьдаг ш би их муу хүн учраас 15 настай байх үедээ одоо аавыгаа бол ер нь жоохон энэ айгүй юм арчаагүй юм доожоогүй хүн байна да гэж бодож ирсэн. Яг тэгвэл манай хуршүүд манай найзуудын аавууд эдгээр энд 8 хийгээл ерөөсөө ингээд бүр нүдэн дээр ингээд амьдрал нь өөрчлөгдөөл байшин саваа томруулаад машин тэргээ өөрчлөөл манайх ерөөс хизээч машинтай байж үзээгүй. Тэгээ би бүр ингээд яастаа нэр лойцсон аав ээж хоёр байна гэж боддог шүү дээ бүр. Тэгээд дараа нь штэ. Дараа нь одоо яг эзэн л одоо эзний одоо миний зүрхсэтгэл дотор хийсэн зүйл гэж бодож байгаа. Үнэхээр итгэж байна. Тэгээд нэг өөрчлөгцсөн. Аав ээжигээ хардаг хараа маань өөрчлөгцсөний дараа иш миний муу аав ээж хоёр те. Энэ олон хүүхдийг те гараасаа гаргах гэж бүр ингээд яаж болгож ирсэн юм бэ? Өнөөдөр би нэг 4 ам бүлтэй гэр бүлийн одоо амьдралд бас нэг те нэмэр олчих гээд явж байхад бол бас л хөөрхөн биш үү? Бас л заримдаа ч бас нэг сонин өдрүүд ирж шүү. Тэг ингээд явж байхдаа би бодсон. Яг тухайн үед.
Тэгээ бид нар бол энд бас нэг арай жоох учиртай, жоох ажиллаад, ажил мэл байгаад бол нэг айтайгаа яваад байгаа. Монголд штэ. Тэр 20 дугаар тогтоолын дараа манай аав ээж хоёулангийн хаав байсан дэ ингээ ээж удаа бараг 50 хүрсэн байсан юм уу юм уу? Аав нэг жоохон 50 дөнгөж гарцсан. Тэтгэврт гаргаа хийцээ. Ажилгүй болцсон хоёр чинь юугаа хийх юм? Яаж мөнгө олох юм? Амар хэцүү юм руу бид нар яваад ирсэн байхгүй. Тэгээ би дараа нь өрөвдсөн штэ. Үгүй нэрээ. Тэгээд тэгсэн ч гэсэн нэг ч удаа бидний өмнө уйлаад, суугаал, унжигаал тэ одоо амьдрал баларлаа одоо амин хоролцгоо гэж юусоо хэлээг байхгүй. Тэгээ яг тэр үед тэрийг нь эргээд ингээд нөө тэр чанарыг ингээд бодохоор ямар их төвчээр үү, ямар их зориулт уу те, ямар их хөдөлмөр үү, хичнээн шүн нойргүй онсон бол тэ яасан бол тэ. Ингээд бодохоор бидний төлөө зориулсан тэр сэтгэлийг нь тэр хайрыг ингээд бодохоор энийг нь бүр ингээд таашаахта аавж хоёрын маань нөгөө бид нэр жоохон хатуу хандж илсэн баг залуу зандаа явахдаа загнаж илсэн баг бас нэг алгадаж малгадаад авж илсэн баг та тийм ээ. Гэтэ тэр бүгд нь мартагдчих шít. Ингээд өөр ирэхгүй уучлагдчих. Үүр болж. Тэгээ бурхныг зүгээр бодоод үз. Бурхан биднийг алгацсан юм уу? Бидний ер нь ингээл нэг дарамтлаа янз бүр болол ингээд исэн юм байгаа юм байхгүй шүү дээ. Харин бид нар бурхны талаар огт бодож санаагүй байхад бурхан бидний төлөө цорын ганц хайртай хүүгээ илгээм байж биднийг мөнхийн амьтаа болгохын тулд тэгээ тэр хэрхэн ажилласан, хэрхэн хүлээсэн, хэрхэн өнөөдөр ч гэсэн бас ингэж тэ хүсэл тэмүүлэлтэйгээр бидний төлөө байж байгаа тухай Библиэс унших тусмал бид нар илүү таашаахта эзэн маань ийм сайн бурхан байна гэж. Тэгээ энэ үед бидний одоо бие гэрэлтэй болж байна гэсэн үг. Тэр гэрэл бидний дотор асж байна гэсэн үг. Тэгээ хүмүүс бодохдоо энийг хүч гэж боддог. Тэ? Есүс хүч өгөөл тэр хүчээр нь бид нар ингээл Аданы нэг юм христчин боллоо гэж бод. Үгүй. Бурхны бидний дотор асаасан тэр гэрлээс л болж бид нар амьдарч байгаа байхгүй. Шүн урд орой нь үхлээ ядарсан байж болно. Тэгээ шүн ингээд харанхуй юм хийх юм бахмын чи бид нар унтдаг штэ. Тэгээ унтаад ингээд өглөөс хэрэх үед бид нар дахиад нэг юм шин хүчтэй болсноо мэддэг. Бидний хүч сэлбэгдсэн байгааг бид нар мэд. За энэ өдөр дахиад одоо юу хийх вэ? Тэрийг энийг хийн гэдэг ингээд явдаг шиг. Христтэй бидний Христийн тэр одоо золиосоор тэр төлөөсөөр тэр хайраар бидний зүрх сэтгэл дотор түүний гэрэл асах үед тэ бидний нүд нэгц. Тэгээ бид нар одоо үнэхээр яг шин хүчтэй болсон. Бид нар шин амьдралтай болсон. Бид нар одоо ингээд нэг амьдралыг өөрөөр харж штэ. Итгэгч хүмүүсийн хувьд бол энэ газар дэлхий дээрх амьдралаа дуусгана гэдэг нь бид нар мөнхийн амьдрал руу шилжиж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ бол бидэнд амар тайван болдог баг. Бид нар мөнхөд бурхан аавтайгаа амьдрах болно гэдэг чинь энэ бол бидний хувьд баярт мэдээ байгаа шүү дээ, тийм ээ. Харин биднийг яагаад бурхан тэр даруйд нь авчихгүй байгаа юм гэхээр биднийг бас бусдад ч гэсэн энэ тухай хуваалцаараа гэхдээ биднийг илгээсэн маягтай ингэж амьдруулж байгаа гэдэг бид нар бас мартаж болохгүй. Есүс Иохны 8:12 дээр би бол ертөнцийн гэрэл юм намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно гэсэн. Дуулал номын 119-ийн 105 дээр таны үг миний хүлдэх дэнлүү миний замдах гэрэл юм а гэж хэлсэн байна. Бидний баг байхад их алдартай хүн байлаа л дээ. Одоо тэр Оросын хувьсгал өмсгөлийг одоо бас ингээд хилцэж авсан алдартай нэг удирдагчлэн. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэд хэлсэн баг. Гэхдээ ном болгон ертөнцийг харах цонх мөн үү? Биш ээ. Номыг хэн бичдэг лээ? Бидэнтэй адилхан хүн бичдэг. Жохоо арай өөр юм онцлогтой хүн биш. За жишээ нь Harry Potter-ыг ингээд барьцгаад бодит ертөнцийг бид нар ойлгож чадах уу? Harry Potter гэдэг эд шидийн тухай зохиомжтой ном байгаа шүү дээ. Тэгэхээр ном болгон юм биш байх гэдэг шүү дээ. Харин уг нь бол энэ дээр нэг ийм үг байх ёстой юм шиг. Библи бол энэ ертөнцийг бодит төрхөөр нь харах ном. Тэгээ цонх мөн гэж хэлэх байсан юм шиг. Харин Ленин одоо бурханд итгэдэг хүн байсангүй. Христ итгэл бидний хувьд энэ ертөнцийн үзэл санаа, чиг хандлага нь бүтээгч эзнээсээ ангид юм. Тусдаа бол босромог харанхуй. Учираас гэрэл гэгээ бидэнд хэрэгтэй юм а. Тэр бол Есүс юм а. Тэгэхээр Есүс буюу тэр гэрэл гэгээнээс ирсэн тэр авралын үгс бол Библи ав. Энэ Библийг бид нар уншихтаа л бурхан байна.
Тэр бурхан биднийг мөнхөд амьдруулахыг хүсдэг юм байна. Тэгээд тэр мөнхийн амьдрал нь энэ газар дэлхий дээр гэхээсээ илүү бурханы бидэнд ингэж бэлдсэн тэр газарт байгаа юм байна. Тэгэхээр энэ дэлхий дээр болж байгаа нэг төр зургийн одоо зовлон зүдгүүр одоо өхөл хагцлыг ингээ бид нар ингээ харахтаа гутраад гунаад ингээд одоо байгаад ах биш. Харин бид нар энэ бурханы нөгөө гэрэл гээгээд үгсэн дотроос бид нар сурж байгаа бурханы тухай, бурханы бидэнд зориулсан тэр одоо авралын төлөвлөгөөний тухай, мөнхийн улсын тухай, Деважингийн тухай сонсохдоо, уншихдаа бид нар энэ найдвараар бид нар гэрэл гээгээтэй амьдарч байгааг ярьж байна гэсэн үг байна. Библи бол Есүс Христэд итгэгч бидний амьдралын одоо гол чиг хандлага, утга учир, үндэс болдог. Энэ нь одоо бидний амьдралын тэргүүн эрх мэдэл байх учиртай байгаа. Библи бол бидний амьдралын тэргүүн эрх мэдэл юм агч. Бурханы амьсгалаар буюу тийм ээ одоо түүнийг ариун сүнсний хүч чадлаар тэр ивэлэр бичигдсэн учраас биднийг төв зөв болгоход үнэхээр тустай юм аа. Библиэс өөр ямар сайн номтой нөхөрлөөч гэсэн биднийг бүрэн мөнхөд өөрчилж чадахгүй байгаа. Мөнхөд биднийг өөрчилж чадахгүй тийм номнууд. Харин Библи л биднийг мөнхөд өөрчилж чадах юм аа. Тиймээс Библи амьд үг учраас бидний хувьд энэ дэлхийн хамгийн дотны амт шигээ бид нар харилцаатай байх ёстой байгаа. Яг тэгвэл Библи биднийг бурхантай танилцуулагч, түүний тухай болон түүний зан чанарыг мэдүүлэгч юм аа. За эдэн цэцэрлэгт байхдаа хүмүүс бид сайн мууг мэдүүлэгч модноос жимс эзнэр өөрсдөө бурхантай адил болно гэж бодсон. Гэтэл бүтээгч биднийг амьтаа болгож өөрийн гэр бүлдээ байлгахыг хүснэ нь уг нь бидэнд хангалттай байх байсан. Бурхан шиг байх нь бидэнд тийм нэг чухал зүйлээрээс байгаагүй байхгүй. Харин бурхан биднийг өөртөө мөнхөд амьдруулах гэж байгаа гэдэг нь л бидэнд хангалттай байх байсан байхгүй. Гэтэл хүмүүс бид нар нүгэлтэй болсноороо илүү юм хийж эхэлсэн. Нөгөө нүцгэн бие одоо эхнэр нөхөр хоёр нүцгэн бие хараад нэх тэр нэг юм боддггүй байсан болоод нүгэлтэй болсныхоо дараа тэд нар яасан? Энийг нуух ёстой юм байна. Энд чи ичгүүр юм байна. Би хоёр чи өөр юм байна штэ. Энэ өөр амьтад биднийг хараад юу гэж бодох бол. Тэгэл өөрсдийн хүчтэй сул дорой байдал дээр ингээд санаа зовж эхэлсэн. Тэгэхээр өнөөдрийн бидний бас яг нөгөө амьдралдаа ханддаг санаа зовлон бол бэрхшээл бол яг эндээс л улбаатай байгаа. Тийм учраас Библиэлд юу гэсэн гэхээр хүмүүс бид 9 шидийн юм ингэж өөртөө хамааруулж төмөн зовлонгоор өөрсдөө бид нар сүлбэж яадаг гэж хэлсэн юм. За одоо жишээ нь бүрийтэй тоглоом донтцсноор нөгөө гайн юу гэлээ? Өрөнд орно, баяр баясгалангүй болно. Тэгээ өөр шир гэдэг чинь үгтэр амьдрал дээр чигээр мөнгөгүй болно гэсэн. Байнга л мөнгөгүй явна л гэсэн. Нөгөө идэж уух юм хязгаартаа болно. Юу нөгөө өөр юмд зарцуулах цаг. Ерөөсөө нөгөө өрөндөө л бүх юмаа ингэж юмаа ингэж тавьж туунаал гэсэн. Тэгэд бүр тэгээд ч болохгүй нэг л өдөр бүр энэ бүгдийг нэг мөсөн маш хурдхан шиг ингэ шийдчихье гэсэн юм шунал ингэ өөрийг нь зовоож байгаа гэдэг ч анзаарахгүй гэж амьдрна. Арх уул яг. Арх бүр дандаа уугаал ингэ архин донтоод байвал яг. Аажмаар үхэн тамхич ялгааг алив нэг донтолт бол бидний ер нь 100% л өхүүлдэг баг. Тэгээ бас бидний өдөр тутмын амьдралын тэр баяр баясгалан эндээс улгаалаад авчдаг. Байхгүй болгочдөг. Тэгээд мөнгө санхүү хүмүүсийн дунд харилцаа, гэр бүлийн дунд харилцаа бүх зүйл дээр үнэхээр энэ хар сүүдэр авчирна. Гэрэл гэгээ байхгүй болчихно. Харин Библи бидэнд хэлэхдээ та нар алив нэг зүйл битээ донд тэрэндээ битээ мансуур харин үүнийхээ оронд юу гэлээ? Бурханы ариун сүнсээр та нар дүүрэн байгаараа гэж хэлсэн. Тэгвэл ариун сүнс гэж яг хин юм бэ? Тэр бол бурхан. Тийм ээ? Бурхан өөрөө сүнсээр оршигч. Тэр өөрөө ариун сүнс. Тэгвэл энэ бурхан өөрийнхөө ариун сүнсний хүч чадлаар бичсэн тэр үгсүүд нь яагаад бичигдэж яагаад бид нар түүнийг нь унших ёстой байдаг вэ гэхээр өдөр тутмын амьдралдаа
Тэгээ бид нар одоо ингээд нэг юм харанхууд ингээд гараад явахдаа нэг лаач хідэн бариад явдаг шиг тий дэнлүү бариа явдаг шиг бидэнд ингээд зүг чиг тийм заавар тий одоо бас гэрэл гэгээ болох зорилгоор бидэнд өгөгдсөн тийм Бурхны ариун сүнсний хүч чадлаар бичигдсэн тэр үгсүүд багтах. Библи Бурхны ариун сүнсний хүч чадлаар бичигдсэн гэдэг нь Бурхан өөрөө бидэнд зориулж бичиж өгсөн байна гэсэн. Бурханд Библи өөрт нь Библи Бурханд хэрэгтэй биш аахгүй юу? Библи Бурхан өөртөө зориулж ингээд бичсэн зүйл биш. Ингээ Бурхан ингээд мартсан за мартахгүй гэдэг ингээд тэмдэглэжэл тэ. Дараа нь юу үлээ хаана өглөө гэдэг ингээд эргүүлээл. Бурханд шаардлага байхгүй шүү дээ. Харин Библи бидэнд зориулагдсан байхгүй юу? Тэгэхээр бидний одоо нөгөө бие амьдрал гэрэл гэгээтэй байлгах зорилготойгоор Бурханы өгсөн тэр энэ үгс бол Библи байгаа байхгүй. Тэгэхээр Библийг бид нар унших ёстой байгаа. Үнэхээр уншиж, энийг идэж, бас яжилж, бүр ингээд хуучин гэрэн дээр тийм зарим тохиолдолд ингээд Бурхан хуулийн номыг бүр ингээд идүүлсэн зүйл байгаа шүү дээ. Тэгээ тэр нь яг үзэгдэл дотор болж байгаа ч гэсэн тэд нар ингээд идэхэд ингээд эхлээд идэхэд яасан гэлээ. Энэ зүгийн бал шиг тийм ингээд бал шиг амттай байгаад залгисан хойно нь ходоодыг хорсголоо гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бал шиг амттай гэдэг нь бид нар тэр үгийг таашаагаад ингээ хүлээж авдаг. Харин бидний өөрсдийн энэ нөгөө нүгэлтэй тэр амьдрал маань энэ Библийн үнэнтэй зөрчилддөг. Бурхны хүсэлтэд зөрчилддөг. Тэгээ энэ үед хорсно, өвдөн бид нар сонголт хийх хэрэгтэй болно. Тэгээ Бурхныхыг сонгох уу эсвэл өөрийнхөө хүслээр амьдрах уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр нөгөө нүд чинь хаана тусж байгаагаас шалтгаалж таны амьдрал хэр хурдан эдгэрэх вэ гэдгийг болно. Эдгэрлийн тэр үйл явц нь явагдана гэсэн үг байна. Дуулал номон дээрс харуул Давид хааны нэг дуулсан дуулууд байгаа. Тийм ээ. Тэн дээр таал бид надад байхад хангалттай гэдэг ийм утгаар ингэж дуулсан байгаа гэдэг. Түүний залбирлан тийм ээ. Хааны одоо титэм тэр одоо эзэлж авсан газар нутаг байгаа эд баялаг алдар нэр хүч чадал одоо тэр залуунаас тэгээд тэр бүхэн надад нэг хэрэггүй. Яг одоо л зүгээр та надтай л мөнхөд би тантай л мөнхөд хамт байхад л ерөөсө хангалттай байна гэж ингэж хэлсэн. Бүр идэх хоолноос тийм ээ. Өөрийнхөө одоо амь наснасаас илүү Бурхныг хүсэмжилж байгаа тийм юугаа хандлага ингэж илэрхийлж ингэж бичсэн тэр дуулал бол дуулал ном байдаг. Тийм учраас дуулал ном маш их тийм эмоцтой бичигдсэн, сэтгэл хөдлөлтөй бичигдсэн ба. Бурхан биднийг бурхад байхаар бүтээгээгүй. Бидний эзэн Бурхан өөрөө л бидэнд хангалттайгаар бүх зүйлд хангалттай байхаар ийм одоо тогрогоотой биднийг бүтээсэн багт. Яагаад одоо гэрийн тэжээвэр амьтад өөрийнхөө одоо эзэнд зааш нь хончонтой ингээд өөрийгөө даатгадаг вэ гэхээр тэдний нөгөө нэг энэ сэтгэлгээ ерөөс анханасаа Бурхан тэднийг бүтээсэн тэр юм болохоор хончноо л сонсъё. За нохоо яагаад эзэндээ амар үнэнч байгаад байдیں۔ Тэ. Тэр чинь ерөөсөө энэ хүний төлөө л Бурхан бүтээсэн байхгүй юу? Тэгэхээр тэр ерөөсөө эзэн нь өөрт нь сайн хандж ахын л тэрэнд хангалттай байхгүй юу? Түүнээс өөр одоо гадны хүмүүс ингээл хичнээн сайн хандаад тэгээ эзэн нь тоохгүй байвал тэр нохоонд бол үнэхээр хэцүү байна. Тэр амьтанд бол тэжээвэр амьтанд бол үнэхээр хэцүү байх баг. Тийм учраас тэр нохоон дээр жишээ нь бүр аягүй тод харагдаг штэ. Эзэн л нэг тоочгон болдгоор тэрвээр нэгэн болдог те. Ерөөсөө тэр хоолтой байна уу, хоолгүй байна уу тэр нь ерөөс хамаагүй. Эзэнтэйгээ ойрхон байвал. Би юунд Токиод очичоод тэр нөгөө Хаачи гэж нохооны хөшөөн дээр очисан. Өөргийн нөгөө эзэн нь нөгөө төв рүү яваад эмнэлэг рүү яваад тэгээ тэнд очиж нас орсон байгаа хөө өөрхөнтэй. Нэг юм өвчтөй байж байгаа. Тэгсэн бараг 10 жил чахгүй яг нэг тэр одоо төмөр замын юун дээр тоочг дээр очоод эзнийг ингээ харуулдаа суудаг гэсэн байгаа хөө. Тэгэл өдөр чинь тэр хаваар тэгээ суугаа. Тэгээд ерөөсө хоол ундчгүй тэгээ хөвтөд тэгээд аяндаа ер нь явандаа хүмүүс ингээд айгу гадар мэдсэн байгаа. Энэ нохоо хин нэг хүлээгээд байгаа юм байна. Тэгээд сүүлдээ түүн нэг хоол унд авчраал ингээд өгөөл ингэдэг. Хичнээн ингээд заримдаа ингээд хин нэгэн хөтлөөл аваад ийшээ тийшээ ингэсэн чи заавал өдөр болгон тэр газар ингээд ирсээр хагаад
бараг 10 жил ингээд хүлээж байгаа. Тэгээ тэндээ нас урсан байгаа байхгүй. Үхсэн тэр нохоо. Тэгээ тэр нохооны тэр одоо тэр үнэн сэтгэлийг ингээд хүмүүс багтаад ингээд нөгөө хөшөө босгоцсон тэр нь одоо Токиогийн бас нэг тэр Шинжүү биелөө нэг тэр дүүргийн маш том үзүүрийн нэг хэсэг болсон байгаа. Зөвхөн нэг жижигхэн нохооны юм хөрөлгөр шүү. Тэгээ би тэнд харж байхдаа тэр Библиэлд хүртэл дурдсан баа штэ. Нохоо гэж амтан тэ одоо эзэнд хэрхэн үнэнч байдаг тухай бүр яг Библиэлд хүртэл дурдсан баа штэ. Тэр бурхан түүнийг ингэж бүтээсэн байж байгаа. Тэгэд Саул гэж нэг хүн бурханы одоо итгэгч нарыг тэгээ бурханд итгэдэг хүмүүсийг хавчаад ингээд боо юм болоод алж талуулаад шоронд хориулаад явж исэн. Дамаск хотод ингээд итгэгч нар зөндөө байгааг сонсоод цэрэг мэрэг ингээд яга зөвшөөрөл дээд эрх мэдэлтэнгүүд зөвшөөрөл аваад цэрэг мэрэг дагуулад ингээд явж байхдаа Үлс номын 9-р бүлэг дээр маш их гэрэл ингэж түнд үзэгдсэн. Газар сайгүй гэрэл ингэж үзэгдээд тэгээд тэр Саул ингээд ерөөсөө юм ч харахгүй болсон баг. Тэгээд Саул тэр үедээ дуу сонсож байгаа тийм ээ. Саула чи юунд намайг хавчаад байна вэ гэсэн. Тэгсэн Саулын хэлсэн үг нь юу гэхээр эзэн минь та хэн бэ гэж. Би чиний хавчиж байгаа Есүс байна гэсэн баг. За ингээд одоо тэрнээс хойш яриа нь бичигдээгүй. Гэхдээ ямар ч байсан тэр Саул тэр яг тэр мөчөөс эхлээд би Есүсийг хавчихгүй юм байна. Есүс үнэхээр бодиттой байд юм байна гэдэг мэдэрсэн байна. Тэгсэн ингээд явсараа нөгөөдөл чи Дамаскт очисон. Дамаскт очичоод нөгөө чинь 3 хоног ерөөсөө юу ч харж чадахгүй учраас цэргүүд түүнийг орхиол явсан юм шиг байгаа байхгүй. Тэгсэн яг тэр Дамаскын итгэгч нарын нэг тэр Ананаа гэж нэг хүнд бурхан ирээд хэлсэн ба. За чи тэр гуталчны гудамжинд байгаа Саул дээр очиод түүний төлөө залбирах хэрэгтэй байна гэсэн. Тэгсэн чинь тэр итгэгч нарыг бариулаад байгаа юу? Эзэн минь би тийшээ очихгүй. Тэр хүн чинь одоо биднийг ах дүүсээ ингээд алж талаад ингээд явсан аимшигтай хүн гэж би сонссон гэсэн. Бурхан нэг юм сонирхолтой үгийг хэлсэн. За грек утгаараа бол би түүнийг өөрийнхөө нохоо болгоно гэсэн тийм утгатай үгийг хэрэглэсэн байдаг байхгүй. Тэгээ би түүнийг өөртөө хэрэглэх гэж байна гэж. Тэгэхдээ тэр үгнийх нь утга нь би түүнийг өөрийнхөө үнэнч нохоо шиг ингэж хэрэглэнэ гэсэн тийм санаа байгаа даа. Тэгээд Саул тэгээ одоо түүний нэрийг бурхан Паул болгож өөрчилсөн. Тэгээ Паул үнэхээр бурханд ийм үнэнч нохоо шиг үйлчилсэн. Яг жигнэсээ. Бүр ингээд дөрсөө хэний ч өмнө айж имээхгүй нөгөө эзнийхээ өмнөөс ингээд боргодог нохоо шиг тий. Эзнийхээ өмнөөс зуудаг нохоо шиг ингэж явсан. Тэг хэн бугаагаас юусэн айгаагүй. Тэгээ бүр хаадуудын өмнө хүртэл очиж байгаа шүү дээ. Ромын хаантай хүртэл уулзаж ингээд заргалтна гэж явсан хүн байгаа даа шүү дээ. Тэгээ Ромд түүнийг одоо цаацалсан гэж ярьж байгаа. Тэр би яагаад энийг ярьсан гэхээр бурханыг одоо нэг хард мэддэггүй, бурханы яг тэр үнний гэрэлд гараагүй байгаа хүмүүс бол яг харанхуй дотор амьдарч байгаатай адилхан. Харин бурхан хүрхээс нааш тэр хүн үнний гэрэлд гарч чадахгүй баг. Тэгээ тэр Есүс буюу тэр гэрэлгээ энэ ертөнцийн гэрэлгээ амьдралд нь орж ирэх үед тэр хүн одоо амьдралаа өөрөөр харна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ Саулын амьдрал яг тэр хэсэгт ингээ өөрчлөгдсөн баг. Тэгээ өвхөн үгтлээ Есүсийг тунхаглагч болсон. Эсэргүүцэгч байсан хүн эргээгээд Есүсийг тунхаглагч болно гэдэг чинь энэ үнэхээр сонин бүр ойлгохын аргагүй юм өөрчлөлт байна гэсэн үг. Тэгээ энэ тухайн үннийг бид нар өнөөдөр хэрхэн бид нар бас яг өдөр бүр бид нар энэ гэрэлгээгийг амьдралдаа бид нар авч амьдрах байвал Библийг л унших тухай ирчихнэ гэсэн. Бурханы үгийг уншихгүй, итгэхгүй, эргэлзэж, өөрийнхөө хүчинд найдаж, хол байх үед бид төрөл бүрийн дайралт, ятгалгад автаж, зан чанарын өөрчлөлтгүй, ямар ч одоо тийм хүч гэж байхгүй, бүр дорой болж амьдралд ийм нартай өдөр тун цөөхөн байх болно. Учир нь бидний нүд саруул биш байгаа учраас юм. Итгэл алдарч ойлгомжгүй зүйлс их болно. Анхны одоо бүтээгдсэн тэр хүмүүс бурхны үгийг дагаагүйгээс олж гэмд унсан төдийгүй одоо хүртэл энэ бидэнд нөлөөлж байдаг учраас бурхан бидэнд өөрөөс нь хөндөрөхөөс сэргийлж тэр үгээ үлдээснэ энэ байна. Тэгээ Библиэд бурханы хүсэл бичигдсэн байдаг. Түүний үгийг судлахгүй бол түүний хүслийг хэлэх гэж байгаа үгийг нь бид нар яаж мэдэх вэ?
За Бурхны үг зөвхөн үннийг өгүүлдэг. Яг л Бурхны үг учраас. Хэрвээ энэ үннийг мэдгүй бол хэрхэн үннээр бид нар амьдрах юм бэ? За одоо ингээд нөгөө Монгол улсын үндсэн хууль гээд одоо түүхэндээ 3 удаа жоохон засвар орж ингээд шинжлэгдсэн байт юм байна л да. Тэгээ тэр ингээд эмтгсэн тийм ном Монголд зардсан юм байна. Тэгээд манай хамаатны хүн манай хүүд бэлгэлсэн. Тэгээд нөгөөдг нь би авчирчаад бодчихсон аахгүй. Энэ дээр яг юу нөөрөө гал. За ингээд нөгөө үндсэн хуулиа ингээд нэгээл яасан чинь ингээд юмнууд нь хоорондоо зөрөөтэй байвал яг те. Нэг нэгээ үгүйсгцэн байвал яг. Нэг юм зөвшөөрснөө нөгөөдгөө өөр одоо нэг хууль нь гарч ирснаа ингээд нөгөөдгийг ингээд огт үгүйсгээ тавьсан байлга. Ингэх юм бол эн чинь нөгөө биднийг бүр ингээд төөрөгдөлд оруулна шүү дээ. Бурхны үг хизээчтэй одоо биднийг эргэлзүүлсэн, эн тэнд сэтгэлээр унгаасан, мухардуулсан тийм зүйл энэ дээрээс байхгүй. Бурхан яг үннийг тэр чигээр нь хилээд энд үлдээсэн. Та нарт ийм амьдрал, ийм ирээдүй байна, ийм бас муу төгсгөлж бас байгаа шүү. Та нар харин надад итгэвэл би та нарын төлөө байх. Та нарын төлөө гэсэн тэр ивэлийг та нарыг бүрэн дүрэн хүлээж ав. Харин үгүй бол төгсгөл нь юм гэдгийг тодорхой хэлсэн гэсэн үг байна. Тэгээ бид нар одоо бид нар муу төгсгөлийг үнэхээр хүсэхгүй байна. За тэгээ одоо бурханд найдаа гэж. Тэгсэн бурханд найдаж эхлэх үед яг тэнд ямар асуудал гарч ирнэ. Гэхдээ ямар зүйл хэрэгтэй болох вэ гэхээр улам илүү бидний нэг итгэл батжих хэрэгтэй. Тэ? Бидний дотор бий болсон итгэл маань батжих хэрэгтэй. Нэг бурхныхаа талаар ойлголт маань улам илүү тэлэг хэрэгтэй. Энэ айл хэдийн Библиэлд бичигдсэн байгаа. Түүний хийсэн зүйлсийг нь бодохдоо санахтаалахгүй. Тэгээ бид нар аль нэгэн сонгуульд нэг хин нэгэнд санал өгөх гэж явахдаа дандаа тэгж ярьдаг шүү дээ. Тэ? Хин нэгэн хүнийг одоо нэг танихгүй хүн гараад ирлээ. Тэр хүн юу хийсэн гэдгийг бид нар хардаг тийм ээ. Түүнээс яг одоо ярьж байгаа зүйл нь гэхээсээ илүү юу хийсэн гэдгийг хардаг. Тэгэхээр бид нар бурханд итгэх итгэлд маань үнэхээр их тэр нөлөө авчирж байгаа яг тэр гол нөлөөлдөг тэр хүчин зүйл нь Библи. Библийг уншиж байхад бурхан хүн төрлөختний төлөө та бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг унших үед л бид нар ойлгодог. Энэ бурхан үнэхээр сайн бурхан байна. Энэ бурхан үнэхээр л бурхан юм байна гэдгийг тэндээс л бид нар мэдэж чадна гэсэн. Библи бурханы хүсэл бичигдсэн баг. Үнийг судлахгүйгээр түүний хүслийг хэлэх гэж байгаа үгийг нь бид нар яаж мэдэх юм? Бурханы үг зөвхөн үннийг өгүүлж байгаа. Энэ үнийг мэдгүй бол бид нар хэрхэн үннээр амьдрах вэ гэсэн. Тэгээ нэгдүгээр Петрийн бичсэн захидлын 1-р захидлын 1:9-дэр ингэхдээ та нар одоо Библийг уншиж байхдаа та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийнхээ авралыг олж авах болно гэж хэлсэн баг. Бидний дотор өөрчлөгдөх тухай ярьсан байна. Библи уншдаггүй хүмүүс бол нэг өдөр нэг амьдралд нь асуудал гарангууд тэгээ эсвэл нэг юм сонголт ирэнгүүд яа өөрийнхөө бас хүсэл шуналдаа ингээ автагдах үедээ хамгийн түрүүнд юу сонгох вэ? Өөрийнхөөгөө сонгочтой. Библи уншдаггүй хүмүүс тэр байхгүй. Харин Библи уншдаг хүн бол бас тэ Библиэд итгэдэг, Библиэд дагдаг хүмүүсийн хувьд бол за би ч одоо итгэгч хүн арай ч ингэж амьдрч болохгүй гэдэг шийдвэр энэ дотроос нь босчирдаг байхгүй. Энийг энд одоо бид нар өөрийнхөө хүслийг давмгаа тавих уу, бурхны хүсэлд өөрийгөө өгөх үү гэдгийг бид нар өөрсдөө сонгох хэрэгтэй болдог. Харин үнэхээр яг бурханд итгэдэг хүн бурхны үгийг дагдаг гэж хэлсэн шүү дээ. Бурхны үг амлалт учраас амлалтыг нь уншихгүй бол хэрхэн бидний амьдралд хэрэгжих юм? Амьдрал тайван биш, гунигтай, асуудалтай бол бурхны үгийг сонсоогүй бас уршиг байт юм аа. Бэрхшээл тохиолдоход, сорил тулгархад Библийг мэдэхгүй бол Иесусээс хөндөрж гэмд унахад ерөөсөө саад байхгүй болчихноо. Амьдралын хүнд хэцүү асуудлуудын донд өөрөө би бурханд сайн итгэдэггүй бол Библийг би сайн мэддэггүй бол бурхан залбирах талаарч би ойлголтгүй болно гэсэн. Харин Библиэлд бурхан хүнд хэцүү үедээ бурхандаа залбираад бурхан тэдний үнэхээр бодит өмг түшиг нь болсон байна гэдгийг уншдаг хүн бол яг уу би Авраам шиг залбирах юм байна. Би Давид шиг залбирах юм байна. Би Мосе шиг залбирах юм байна. Би тэр анхны итгэгч нар шиг би Есүсийн нэрээр залбирах юм байна гэдгээ би Библийг уншиж тал ойлгоно гэсэн үг шүү дээ. Есүс ингэсэн. Энэ Матай 7-р бүлэг дээр байна. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа байрсан ухаалаг эртээ зүүрлэгдэх юм аа.
Бороо асгаж, үер буун салхи салхиж байшин нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байваа. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу эсвэ үлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зуурлагдана. Бороо асгаж, үер буун салхи салхилж байшинг нүдсэнд тэр нь нурав. Эвдэрлэн асар их байваа гэж. Аамен. Тэгэхээр бид нар Эфес номын 4-р бүлгийг харвал үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол амьдралын шинэ урдын хэв маягт хамаарах залмихийн тачаалын дагуу ялзарч байгаа хуучин хүнээ тайлж, тийм ээ, оюун санааныхаа сүнс дотор шинчлэгдэж үнэний зөвхт байдал ба ариун чанар дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөөрөө гэж хэлсэн. Энэ хуучин амьдралын тэр ялзарсан хуучин хүнээ тайлж шинэ хүний амьдралаар амьдраараа гэсэн. Мөн бас биднийг ингээд одоо өөрчлөгдгий гэж бодоод ингээд ирэх үед одоо янз бүрийн бас нэг юм саад бэрхшээл босоод ирнэ. За энэ үед бид нар юуг бодох ёстой гэхээр Бурхан бидэнд ийм тэмцлийн аргыг зааж өгсөн баг. За одоо би нөгөө Библийн сургууль дээр Кришны сургууль дээр би нөгөө оюутнуудад юу зааж байгаа гэхээр одоо 60-аад хүн байна. Тэгээ оюутнуудад ямар хичээл зааж байгаа гэхээр сүнслэг тэмцлийн тухай зааж байгаа. Тэгээ одоо тэнд нэг ийм үг байна л да. Бид нар хамтдаа нэг юм видео үзсэн. Тэгээд сүнслэг дайралт гэж яг юу вэ гэж бодох тэрийг бид нар ингээд нэг алив нэг юм асуудлыг л бид нар сүнслэг дайралт гэж боддог шүү дээ. За ингээд нэг санхүүгийн асуудал гарч мөнгөний хэрэгцээ болж за нэг ханиад хүрч энэ болгоныгоо бид нар сүнслэг тэмцэлгээ бодох гээд байдаг. Гэтэл жинхэнэ сүнслэг тэмцэл гэж яг юу гэлж байгаа. Би нэг Бурханы хүн болёо. Би Бурханд үйлчлэе гэж ингээд зөв амьдрах гал хичээх үед гарч ирж байгаа саадыг ярьж байгаа. Энэ бол сүнслэг тэмцэл. Хинэгэн хүн Бурханы төлөө явахгүй байгаа үед бол ерөөсөө амьдрал айгүй юм сайхан тайван юм шиг. Нэг асуудал байхгүй, гарахгүй. Ямар нэгэн тийм дайралтад өртөхгүй. Тэгэхдээ энэний төгсгөл нь юу вэ? Бурханы өмнө хожим очихдоо бид нар тайлаглана гэсэн шүү дээ, тийм ээ? Тайлагна гэсэн шүү дээ. Бурханд үйлчилсэн үйлчлээгүйгээр бид нар тайлагна шүү дээ. Бид нар бүр шүүгдэх байхгүй тэрүүгээр. Тэгэхээр бид нар Бурхандаа үйлчлэх ёстой. Түүнд бид нар итгэж найдаж түүнийг дагах ёстой болно гэсэн. Тэгвэл яг ингэж явхад Бурханы төлөө явхад нэг алив нэг зүвийг хий, зүв амьдраад гэх үед чинь саад гарч байгаа бол энэ бол сүнслэг дайралт байхгүй. Тэгээ сая тэр буудуулдаг тэр залуугийн тухайд бол яг хүмүүс янз бүрийн үзэл бодолтой л доо тийм ээ. Тэгээ тэр буруу зүрүү ярьдаг, ингэдэг зарим хүн болгонд энэ ярьсан зүйл нь таалагдах албатай биш л дээ. Гэхдээ тэр хүн яагаад буудуулчих гэдэг дээр зөвхөн бид нар анхаарлаа тавих юм бол Бурханы тухай ярьж байгаа л одоо Есүсийн тухай сайн мэдээг ярьж байгаа л итгэлээ хамгаалаад сууж байгаа буудуулна гэдэг чинь сүнслэг тэмцэл байхгүй юу? Энэ сүнслэг тэмцэл болсон ба. Яг хэн нэгэн одоо муу тэр харанхуй хүчин те сатан өдөө хатган байж нөгөө хүн нь айгүй бол христчин гэж явсан ч хүн байгаа ш. Тэр нь бол ягсам дээр. Явчаад буудчихгууд одоо энэ хүн ингэж ярьж чадхаа болил гэж бодсон чинь яг нөгөө Есүсийг би бол одоо те Бурхны хүү те та нар надад итгүүл мөнхийн амьтаа болно гэдэг ярингуут нь нөгөө сатан хурж ирээд хүмүүсийг өдөөж байгаа загламаа цовдлоод алдсан. За ингээл бүх зүйл дуусаа гэж бодсон чинь харин ч бүр тэр түүний үхлээр нь дамжуулж хүмүүсийн нүглийн төлөөс төлөгдөөд Есүс амьлснараа бүр ингээд өнөөдрийг хүртэл Есүсийн тухай сайн мэдээ ингээд амнаас ам дамжаад үүний төлөө хүмүүс энэ өнгөрсөн 2000 гаруй жилийн туршид олон хүн амиа өгсөн шүү дээ. Олон хүн үүнийг ингээд зарлаж тунхаглаж олон ч хүмүүс яг Есүс Христэд итгэсээр ирсэн ба. Бид нар ч гэсэн Есүстэй өөрсдийнх нь нүдээр тулж уулзаагүй мөртлөө яагаад Христэд итгэж болцсон? Энэ нь нөхөр нүдэрээ харж биеэрээ барих гэсээ илүү бидний энэ дотор асаах гэрлийн тухай ярьж байгаа гэсэн. Бидний нөгөө харах харааг мөн өөрчилчихөж байгаа. Бидний дотор зүрх сэтгэл дотор оржсэн Бурхны тухай тэр үнэн нь бидэнд юм гэрлэгээг асаагаад
Тэр гэрэл гэгээн биднийг ч өөрсдийг ч өөрчлөөд бусдыг ч өөрчлөөд байгаа учраас энэ үнэн ерөөсө зогсолтгүй явцсан байгаа байхгүй. Тэгвэл энэ үннээр өөрчлөгдсөн нэг залуу Есүсийн тухай ярьж байгаа буудуулчлаа гэдэг нь Есүсийг зогсоож байгаа юм биш. Есүс Христэд итгэх итгэлийг зогсоож байгаа биш. Бүр илүү те одоо нэг улаан буудаан өөр газар тунаад ингээд өхүүл яана гэлээ. Бүр илүү олон төрөө тэндээс ингээ ургана гэдэг шиг олон бас тэрнийг сонсдог байсан залуучууд Христэд итгэхээр шийдсэн гэж байгаа хэрэг. Тэгээд би өнөөдөр хүртэл бас нэг юм шорт видео үзчихсэн. Тэгээд тэн дээр нэг залууд гэж байгаа байхгүй. Одоо тэр Чарли сүмд ингээ суудаг байсан сандлаа ингээ хоосон орхиод явчихсан учраас би оронд нь очиж сууя гэж байгаа байхгүй. Би амьдралдаа 2 л удаа сүм рүү явж үтсэн гэж байгаа байхгүй. Тэгээ би түүний суудлыг ингээ орлож суухаар одоо сүм рүү явах гэж байна гэд хамаг байдаг гой хувцас өмсөж зогсож байгаа байхгүй. Тэгэхээр энэ эффект гарна гэж хинэж төсөөлөөгүй л ах тийм ээ. Христийг бас ингээ загалмаад цовдлогдонгууд бас хүмүүс яалаа итгэгч нарын хувьд ч гэсэн тэр дагалдагч нарын хувьд ч гэсэн за одоо ингээл дуусч байгаа юм болов яаж байгаа юм бол гэжсэн. Удирдагч нар нь ч гэсэн ингээд за одоо дуусаа гэд ингэжсэн чинь бүр ингээд тэрний дараа чинь нөгөө бүүм гэж ярьдаг штэ. Бүр ингээд тесрэлт явсан тэнцээ. Олон мянгаараа бүр Христэд өдөрт бүр хэдэн 100 мянгаараа ингээд Христ рүү ирж байгаа нь бүр ингээд ухаан баларт ингээд толгоо хүрхгүй толгоо дээр энийг ойлгохгүй хэмжээнд ингээд хүрсэн багдаг. Аамен. Тэгэхээр энд Бурхны төлөө явъя амьдрыг итгэлээр амьдрыг гэх үед гарч ирж байгаа саад бол сүнслэг тэмцэл шүү заа. Тэгээ энд харин энэ тэмцэлд хэрэгтэй нэгэн зэвсгийг Бурхан бидэнд зааж өгсөн нь энэ үг гэхээр Эфес 6-гийн 17 дээр авралын дуулга болон Бурханы үг болох сүнсний сэлмийг ав гэж хэлсэн байна. Яасан гинэ? Авралын дуулга болон Бурханы үг болох сүнсний сэлмийг аваараа гэж хэлсэн. Тэгвэл бидэнд Библи ямар хэрэгтэй ахна? Үнэхээр ийм чухал хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээ бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заах уу, зэмлэх үү, залруулах уу, зөвд чиглүүлэх үү тустай. Энэ нь Бурханы хүн чадамгаа аливаа сайн үйл бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм а гэсэн. Петр Есүс та нар намайг хэн гэж бодож байна гэд асуух үед Петр юу гэсэн гэхээр та бол Христ амьд Бурханы хүн мөн. Гэсэн Есүс түүнд хариуд нь юу гэж хэлсэн байна вэ? Бид нар хамтдаа чангаар уншия 1 2 3 Йонагийн хүү Симон. Энд гарсан уу гараагүй? За энэ Матай 16-гийн 16 шүү. За тэр Йонагийн Есүс түүнд хариуд нь Йонагийн хүү Симон чи өрөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цус нь биш харин тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм а. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хатан дээр би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй гэсэн баг. Энэ дээр Бурхан Петрийг онцгой хүн болгочлоо гэж юусоо хэлээг байгаа. Зарим одоо католикчууд ч юм уу, зарим нэг одоо энэ бас гаж номлол юу гэж тайлбарладаг. Петр дээр нэг юм онцгой айдас өгөөд одоо тэр Петрээс л дамжиж байгаа тэр айдас нь үнэхээр бидэнд маш их хүч болох юм байна гэж бодоод байна. Үгүй. Петр юу хэлээд энэ Бурханы амнаас ийм ерөөлийн үг сонссон гэж хамгийн түрүүнд хэлсэн үг байгаа. Тэр хамтдаа харцгаа Петр юу гэсэн гинэ? Та бол Христ амьд Бурханы хүү мөн гэсэн тэр үг. Үүнд яг Христ үнэхээр амьд Бурханы хүү мөн. Тэр биднийг аврахаар ирсэн Христ мөн гэдэгт итгэж байгаа итгэлэл тэр Петрийг өрөөгдөд хүргэсэн байна. Тэгээ бид нар өнөөдөр үүнд итгэж байгаа бол бид нар ч гэсэн өнөөдөр өрөөгдөнө гэсэн үг байхгүй бас. Тэгээд би энэ хатан дээр чуулганаа босгоно гэж хэлсэн санаа нөхдөр бид нар Христэд итгэгчэд тий бид яагаад Христэд итгэгч гэж дуудагддаг гэвэл бид нар энэ хатан дээр зогсож байгаа учраас аахгүй. Энэ үнэн дээр бид нар итгээд хамтдаа зогсож байгаа учраас тэгээ Христ бидний одоо яг амьдралын суур, үндэс тэгээ одоо хадан суур тэр бол бидний үнэхээр аврагч тэр бол амьд Бурханы хүү гэдэг үнэн дээр бид нар зогсож байгаа учраас бидний Христэд итгэлтнүүд христчингүүд гэж бид нар дууддаг баг. Энэ бол бидэнд Бурханаас өгсөн өрөөл яна гэсэн үг. Амен. Бидэнд янзын санаа бодол орж ирснийг Библи үнэн зөвийг ялгахад туслаж бас тайлбарлаж өгд юм а. Бурханы үг биднийг амар тайван баяр хөөртэй болгоно.
Библийг олон удаа унших тусам яг хураар ундаалж байгаа тэр тарин талбай адил. Тэгээ Еврей номын 6-гийн 7 дээр юу гэж хэлсэн гэхээр дээр нь үргэлж асгарах бороог уудаг. Өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас өрөөл авдаг юм а гэж хэлсэн баг. Дээр нь үргэлж асгарах бороог уудаг гэж байна. Тосч уудаг. Тэгээд өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас өрөөл авдаг юм а гэсэн. Бурханы үг хоосон биш юм а. Тэр хизээж өөрчлөгдөхгүй учраас хэрэг бид энэ үгийг итгэлтэйгээр хүлээн авбал амлалт болгоно бидний амьдралд биелэх нэгуртай. Тэгээ Бурханы үг амьд, хурц, тэгээ хүчтэй. Яг хоёр талдаа эрдээ тэр илт шиг гэж хэлсэн. Хүмүүний дотор байгаа бүхнийг илчилдэг. Еврей номын 4-р бүлгийн 12-аас 15 дээр учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй хоёр талдаа эртээ ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чүмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг шүүх чадвартай юм а. Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болоо түүнд бид бүгд тооцоотой гэж хэлсэн баг. Сорилт тулгархад Библийг сэтгэлдээ оруулсан бол гим дуналгүй ялалт байгуулж бид нар бат зогсож чадна. За энэ номлын эхэнд би хэлсэн тэр үгийг би дахиад автъя. Бидний амьдралыг Бурхан анх эхлүүлэхдээ тэр ингэж бүтээгээг баг. Бид Бурханыг хэрхэн харж, хэрхэн дүгнж байгаагаар амьдрал тогтохгүй. Харин Бурхан биднийг хэрхэн харж, хэрхэн дүгнж байгаагаар бидний амьдрал тогтно. Хэрэв Бурхан биднийг хараад чи тэнцэнгүй гэвэл бид нар тэнцэхгүй. Бурхан биднийг хараад би чамайг нэгүүлсэж байна, өршөөж байна. Чи надтай хамт амьдрах болно гэвэл бид нар түүнтэй хамт амьдрах. Бурханы хараанд бид нар хэрхэн өртөж байна. Библиэлд Бурханы хараанд муу юм хийж байгаад өртсөн хүн байж. Нэг хаан дээр хэлдэг штэ. Чиний чамд байгаа бүх зүйлүүдийг би өөр хүнд өгнө. Чи ингэ дуусаа одоо. Чиний хаанчлал дуусаа гэсэн. Нөгөө хаан чи муу муухай юм хийдэг байсан ч гэсэн яг тэр Бурханы хэлсэн үгийг сонсоод маш их юу болсон байгаа. Дотроо хүлээж авсан, гимссэн. Тэгээд ингээд зугаа зингэл хөөцөлдөхгүй, гойд нэм тансаг хувцсан тийм нэг тансаг амьдрал хөөцөлдөхгүй нөгөөд чи таар шуудаа нөмрөөд уруу царайлж явах болсон гэж байгаа байхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Бурхан юу гэж хэлсэн гэхээр тэрийг хараач гэд. Тэрийг хараач. Тэр өөрийгөө ямар даруу болгосныг хараач гэж байгаа байхгүй. Тэгээ гадна талаасаа ингээд нөгөө ингээд юм нэг юм номоо харагдж байгааг даруу байдал гэж юусоо хэлдэг байгаа шүү дээ. Бурхан түүнийг яг зүрх сэтгэлээрээ хэрхэн гимшсэнийг анзаарсан байгаа байхгүй. Хараад тэрийг хараач. Тэр өөрийгөө хэрхэн даруу болгосныг хараач. Түүнд би буулгана гэжсэн шийдэглээ. Түүний үр хүүхдтэр нь би буулгахаар болж хойшлуулж яана гэсэн баг. За ядч те одоо даруусаж те гим нүглээсээ эргэж байгаа маань бидний бүндгэр дээр буух шитгэлийг бас биднээс Бурхан хойшлуулах хүртэл нэгүсэл үзүүлдэг болохыг бид нар харж штэ. Дахиад нэг асуулт гарна. Хүүхдүүдээр нь яагаад шитгэл болгож байгаа? Хэрвээ хүүхдүүд нь яг аав шиг буруу замаасаа эргээд гимшиж амьдрсан бол тэднэр дээр бас буухгүй л ах байсан баг. Бурхан яагаад энийг хийсэн юм бол? Хүүхдүүд нь аавынхаа үйлцэн нүглээс бүр 2-3 дахин илүү нүгэл үлдээд үүндээ гимшээгүй тэдэнд сануулсан сануулгыг хүлээж аваагүй учраас Бурхан тэдний гараас хаанчлалыг булааж авсан гэж ингэж хэлж байгаа. Еврей гэсэн үг ямар очтой үгийг мэдгөө? Еврей. Хуучин гэрэн чинь нөгөө Авраамийн үр садыг еврей гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө харь хүмүүс гэсэн утгатай үг байхгүй юу? Тэгээ нэг газараас яваад хурж ирээд суурсан хүмүүсийг хэлж байгаа байхгүй. За бид нар бас яг одоо нэгсэндээ еврей гэж дуудагдахаар байхгүй юу? Бид нар чинь харь хүмүүс байхгүй юу? Тэ? Тэгээ яг иммигрант гэсэн үг биш таа юу? Гэхдээ нөгөө foreigner гэдэг үг нь илүү тохирдог. Гадныхан, харийнхан гэсэн утгатай.
Тэгээд тэд нар тэр еврей хүмүүс гэдэг Авраам болон тэр хүмүүсийг хүмүүс харахтаа энэ нэг гаднаас ирсэн хүмүүс ингээ хараад байгаа байхгүй. Тэгээд тэд нар ингээд нэг юм төр зүр байгаад байгаа юм шиг, суурс gaaj байгаа юм шиг нэг юм тийм амьдралаар амьдарч байгаа байхгүй. Бурхан яагаад энэ еврей гэнэ буюу Авраамын үр сатын энэ хүмүүсийг еврей гэж дуудагдах тийм амьдралаар ингээ хөтлсөн бол гэдэг нь биднэрт өнөөдөр юу гэж байгаа байхгүй, үлгэр өгж ирсэн байхгүй. Бид Есүс бүр тэгдэг ш. Та нарын гэр орон ч одоо мөнхийн улсад болсон. Тэнгэрийн улс болсон учраас газар дээрх алив зүйлд хоргодож ингэж бүр үхтлээ, амиа тавьтлаа тэгж битээ яваа гэж хэлсэн. Тэгх тусам та нар илүү санаа зовнон, сэтгэл санаандаа асуудалтай байх болно. Зовлонгоор өөрсдөө хүлнэ гэсэн. Харин та нар энэ газарт яг нэг харь хүмүүс шиг амьдр. Та нарын их нутагч мөнхийн улсад та нарын чарн түр зүр байгаа гэдгээ санаараа гэсэн. Тэгвэл та нар илүү сэтгэл санаа чинь тайван болно гэдэг хэлж байгаа. Тэгээд Израильчуудад ингээд хэлэхдээ тэгээ одоо бусдын нүдэнд хар гэж харагдаж байгаач Бурханы нүдэнд бол та нар минийх гэж харагдаж байна гэж хэлж байна гэсэн. Халелуя. нэг жаргал сайхан ахын ингээд дууддаг шээ. Дэлхийн дата цацагдсан ингээд шагаа шиг тэр миний одоо монголчууд гэл ингээд нэг дуу байдаг шиг бурхан энэ дэлхийг харж байхдаа өөрт нь тэ одоо итгэж өөрийг нь хүлээж байгаа тэр хүмүүсийг харахтаа миний хүн гэж хардаг байх гэдэг шүү. Та өнөөдөр та түүнд бурханд итгэж байна. Түүнийг хүлээж байна. Тэгвэл та түүнийх болсон гэсэн. Түүний нүдэнд та түүнийх гэсэн. Харин та өөрөө түүнийг харахтаа хэрхэн харж байна? Та хэрхэн харж байна? Би өөрийнхөө хүүг олон хүмүүсийн энэ миний хүү гэж манай хүүхэд ингээ хүлэн бүг тоглож явж байгаа л гол хийсэн чинь би баярлаад миний хүү гал өнөөдөр нэг аав тэгэж орилж байгаа байхгүй. That's my boy гал ингээл амар чанга орилж байгаа. Тэгсэн чинь нөгөө хүүн ингээд хин бэ гэсэн байртаа хараад өнгөрүүлээ. Тэр жоохон хичгүүтгэр тийм ээ. Тэгэхээр бурхны нүдэнд бол бид нар түүний хүүхдүүд гэж харагдаж байгаа бол та бид өнөөдөр яг түүнийг тэгэж харж чадж байна уу? Тэгвэл аав хүү тэ аав охин хоёрын нэгээ харж байгаа тэ одоо тэр хараа нэгээ хардаг тэр хайрыг харж бидний амьдралын гэрэлгээ гав. Тэр гэрэлгээгэн дээр бид нар нүдээ тусгуул амьдрал мөн бүхлээрээ гэрэлгээтэй болно гэсэн. Амен. Нэг алдартай нэг пастрын үгийг хэлээд би дуусгая. Тэрхүү ингэсэн маа. Хэрвээ та нар бурхны сүмийг ээжгээ харахгүй бол бурхныг та нар аав шиг хизээж хүлээж авч чадахгүй гэсэн баг. Тэгэд яагаад тэрхүү ингэж хэлсэн бол гэж. Христийн сүд бүсгүй шиг үздэг штэ Библиэлд сүмийг. Тэгээ та нар газар дээр байгаа бурхны гэсэн тэр зүйлд та нар нандин хандахгүй юм бол бурхныг одоо та нар Тэнгэрлэг аав гэж ерөөсө хүлээж авч чадахгүй ч ойлгомжтой штэ гэж хэлсэн ба. Тэгэхээр ах дүүсээ бүгдээрээ тэгээ бурхны зүйлсийг эрэлхийл гэхдээ бид нар бас тийм ээ үнэхээр маш томоохон хэмжээгээр эзний байгуулсан сүм чуулганд бид нар зүрхсэтгэлээ өгч тэгээ нүдээ талбааж явах ёстой шүү. Хуучин гэрэн дээр дуулал ном дээр олон газар байгаа шүү дээ. Эзний сүм рүү ингээ хараагаа би чилээж идэг. Би маань харь газар байгаач миний сэтгэл зүрх ингэж ийна гэжтэй. Эзний өргөөний үүдэнд ингээд зөвөр очоод ингээд зогсоод тэнд нь яг юу болж байна? Тахилч нар тахил өргөөл хүмүүс бурхныг магтандуулаад гээд энийг харах нэг л өдөр надад байгаасаа. Тэгээ эзний өргөөний үүдэнд их нэг өдөр гадна байх 1000 өдрөөс хамаагүй илүү гэж хэлсэн багтах. Энэ хүний нүд бурхны зүйлсийг эрэлхийлж хайдаг тэр гэрэлтэй болсон нүд байна гэсэн. Энэ хүн бурхны тухай бодохдоо ямар их зүрхсэтгэлэн сайхан гэрэл гэгээтэй болдог байсан бол хамтдаа бүгдээрээ суудлаасаа босоод өнөөдөр дуулахаар бэлдсэн энэ дууг дээр хамтдаа дуулцгаая.
хүнлэрэл таныг алдар магтаад хүнлэрэн таныг 할렐루야 알дар магтаад хүнлэрэл таныг алдар магтаад хүнлэрэн таныг